За 2024 оны эцгийн яшин шалгалтын 6 дугаар даалгавар. Зурагт өгөгдсөн хэмжээс бүхэн надад хавтгай дээр M master би 50 байна. Бид үйлчлэх үрэлтийн хүчиг болно уу? Чөлөөт уналтын хорцдох жишээгээд 2 онооны даалгавар өгсөн байна. За налуун гадарга дээр энэ ачаа байна. За тэгээ энэ дэвшүү зургаар өгөгдсөн нөхцөл юу гэхээр налуугийн өндөр A, налуугийн энэ суурин B гэсэн ийм даалгавар өгөгдсөн. За энэ даалгаврыг хийхин тулд бид эхлээд хамгийн эхлээд бид юу хийх ёстой вэ гэдэг. Тэгэхээр юун түрүүнд бид 6 дугаар ангид бол хүч ба хөдөлгөөн гэсэн хичээлээр хамгийн түрүүнд ямар биеуд хэрхэн яаж харилцан үйлчлэлцэж байна гэдэг хичээл үздэг. Тэр суурнаас бид эхлэх ёстой юм. За тэгвэл энэ дээрээс ачаа ба налуу гадар гэсэн хоёр бие байна. За энэ хоёр хэрхэн харилцан үйлчлэлцэж байгаа юм бэ гэхээр ачаа бол налуу гадарга дээр жингээрээ дарна гэж ингэж анхан шатныхаа үзсэн. Гэхдээ бид одоо энд налуу байгаа учраас энэ яг өөрийн жингээрээ яг бодит жингээрээ дарах уу үгүй юу гэдэгтэр бид энд бас төвлөрөх ёстой. За тэгэх юм бол байгаль дээрх бүх бие заавал ямар нэг биетэй харилцан үйлчлэлцэж байдаг. Тэгвэл налуу гадарга нь тэгэхээр ачааг түүний үйлчлэлийн эсрэг зүгт түлхэж өгнө. За гэхдээ энэ бие мань 50 байна гэсэн шүү дээ. Тэгэхээр налуу гадарга нь ачааг түүний үйлчлэлийн эсрэг зүгт түүний үйлчлэлийн хэмжээтэй тэнцүү хэмжээгээр яаж түлхэж өгнө гэсэн. За ийм ойлголтыг эхлээд чи өөртөө суулгаж энэ өнцгөөс харах хэрэгтэй. За тэгэхээр энэ системд үндсэн үйлчилж байгаа хоёр хүч бол ачааны хүндийн хүч, налуу гадаргын реакцийн хүч хоёр болж таа. Ингээд бид нар үндсэн хоёр хүчээ зоръё. За үндсэн хоёр хүчийг энд энэ хар өнгөөр ингээд тогтчихъя. Энд хоёр бие л үйлчилж байгаа. Тэгээ тэр хоёр бие маань хоорондоо нуйтны 3 дугаар хуулиар үйлчлэлцэн. За нөгөө хүч нь бол энэ реакцийн хүч. За энэ нь тухайн гадаргуудаа их зүйлчилж үүсчихэ. За ийм хоёр үндсэн хүч байгаа юм. За тэгсэн чинь нуйтны хуулиар болох төр чинь энэ хүч гэсэн вектор хэмжигдэхүүнүүдийг нэг шулууны дагуу болгож байж бид нуйтны 2 дугаар хуулийн үйлчилгээ хийх хэрэгтэй байна. За ингээд харахаар энэ бол OX тэнхлэг. За тэрийг биччихээрэй. Энэ бол OY тэнхлэг. За тэгэхээр реакцийн хүчийг авч үзэх юм бол реакцийн хүч бол OY тэнхлэгтэйгээ параллел түүн дээр оршиж байна. OX тэнхлэгтэй перпендикуляр юм байна. Тийм учраас энэ реакцийн хүчийг байгуулагч задрах шаардлагагүй болох нь энэ Y тэнхлийн дагуу байгуулж байна. Хоёр дахь үндсэн хүчийн ачааны хүндийн хүч бол OX ба OY тэнхлэгтэй параллел биш, давхар бас перпендикуляр биш. Тэгэхээр тэр бол энэ тэнхлэгүүдийн дагуу бид нар нуйтны хуулийг бичих ёстой учраас энэ хүндийн хүч бол энэ тэнхлэгүүдийн дагуу биш учраас түүнийг байгуулагч хүчээр задлах шаардлага гарч байна.
За ингээд энэ хүндийн хүчийг байгуулагч үсрэх хүчээр задлахын тулд OX ба OY тэмцэлгүүд рүү нормал татчих юм. Нормал буюу энэ перпендикулярыг татчих юм. За энийг тасархай зураас зураад. Тэгээд яг энээсээ энэ тэмцэлгүүдээ 90 градус буулгаад ирэхлээр энэ болоо хүндийн хүчний Y тэмцэлэг дээрх байгуулагч буюу энийг нормал байгуулагч гэж нэрлэдэг. Энэ байгуулагчийг нь хүндийн хүчний X тэмцэлэг дээрх байгуулагч буюу энийг тангенцал байгуулагч гэж нэрлэдэг. Одоо бид ингээд энэ бодлогон дээр ажиллахад бэлэн болжээ. За тэгэхээр энэ одоо бодлогын өгөгдлөө харъя. Би 50 байсан гэж нэрлэж байгаа. За тэгээ өрөлтийн хүчийг олох гэдэг. Энд өрөлтийн хүч. За энд энэ юу яасан байна? Өрөлтийн хүч өгөгдсөн байсан юм байна. Түүнийг нь орхижээ. За өрөлтийн хүчийг бичиж. За тэгэхээр хүч гэдэг бол нөгөө вектор хэмжигдэхүүн. За энэ тохиолдолд өрөлтийн хүчийг тооцсон байна. За өрөлтийн хүч бол биеийн хөдөлгөөний үед түүнийг саатуулах чиглэлд үүсдэг цахилгаан соромзон гаралтай хүч байна. За энэ дээр энэ өрөлтийн хүчийг энэ хүндийн хүчний энэ mg-с байгуулагчтай тэнцүү зуржээ. Яагаад вэ гэхээр энэ бие маань өөрөө 50 байгаа гэсэн. Тэгэхээр одоо бүгдээрээ энд бодлогын нөхцөлийг бичье. За 50 байгаа гэдгийг бид хэрхэн яаж бичих юм бэ гэхээр 50 байгаа учраас энэ өрөлтийн хүч болон хүндийн хүчний тангенцал байгуулагчтай Ньютоны 3 дугаар хуулиар нэг шулууны дагуу хэмжээгээр тэнцүү байна. За тэгээ энэ маань тангенцал байгуулагч X. За энэ хоёрын нийлбэр тэнцүү байгаа учраас энэ бие ч өөрөө 50 байна гэсэн ш. За 50 байгаа учраас нэгдүгээрт за хурцтгал тэнцүүгээд ингээд биччих юм бол энэ бол нөгөө жигд хөдөлгөөн байж болохгүй. Тэгэхээр бид нэр 50 байгаа гэдгийг бүр сайн илэрхийлж өгөхийн тулд энэний X тэмцэлийн дагуу хурдвал ямар байх вэ? Төвхтэй тэнцүү байх юм. Ингэж бүр ойлгох хөдөлгөөнгүй байгаа юм. 50 байгаа гэсэн. За тэгээ өрөлтийн хүчийг олгоно гэсэн. Тэгэхээр бидний бодолд үндсэндээ энд ингээд бодогдчихжээ. За энд бодогдсон чи одоо энэ mg-с байгуулагч юутад тэнцүү юм бэ гэдгийг бодох ёстой болоод байна. За тэгвэл нь одоо эндээс тэгэхээр эндээс харах юм бол энэ гурвалжин P гэсэн за энэ дээр O тэнд O бичиж. За координат ихийг O ингээд тэмдэглэж. За тэгэх юм бол гурвалжин PC-г за тэгээ PX байгуулагч O гэсэн энэ гурвалжны хувьд юу болох юм бэ гэхээр энэ чинь хүндийн хүч маань энэ гептонооз энэ их урталгал зурцсан юм байна шүү дээ. Урт биш энэ маань нөгөө бүтсэн байна. За энэ бол гептонооз нь за хурц өнцгийн энд үүснэ. Энэ маань нөгөө бас хурц өнцгийн эсрэг орших байцад болчих. Тэгэх юм бол энэ дүрмээр бид юу болох юм бэ гэхээр энэ яг ихний бичигдсэн хэсэг маань энд орж ирж байна. Энийг ингээд задлчихсан байгаа. За эндээс mgx чинь синус альфатай альфагаар бичигдэнэ гэсэн үг. mgx чинь энэ катетыг болохын тулд синус альфа чи а бахан c гэдэг. За ингэхлээр бид бодлогынхаа 50% гаргачихсан. За энэ 50%-ийг 2 дахин 2 дахин 50%
За одоо эндээс ингээд үрэлтийн өчиг болно. За үрэлтийн өчиг энтэй нойтны 3 дугаар үлгэрч сургаар бичигдсэн. За үүний дараагаар бидэнд энэ альфа гэдэг маань юутай тэнцвэр вэ гэхээр энэ гурвалжны хувьд бол дахиад энэ суур гурвалжны хувьд бол синус альфа чинь а хуваах нь c гэдэг. За c маань энэ гурвалжны гипотенуз тэгэхээр ийм болоод байна. Ингээд энэ эцсийн хариу маань одоо бид энэ томьёоны энэ синус альфагийн оронд энэ бодож гаргаснаа орлуулчихлаар бидний хариу ийм болно. Хөндийн хүчийг бол биш үрэлтийн хүчийг модулын тэмдгэнд оргоо. Энэ үрэлтийн хүчний зөвхөн нөгөө хэмжээг нь олох талаар ирсэн. А чиглэл гэж ярих юм л энэ чинь улсхын үрэлтийн хүч үүсвэл юм болно. За ингээд дахин хичээл үзэхийг хүсвэл манай суугийн сабыг дараарай. Та бүхэнд амжилт.